Өнөөдөр хэдүүлээд Гравай фактаа нэрийг мэдэхгүй байна. Грово Garden гэдэг тоглоом тоглоно. Жимс тэрдгэл ногоо жимс тэрдгэл тоглоом юм шиг байна. Би бол жоохон тоглоод жимс тарих гэж оролцсон. Тэгээд одоо амар хэцүү байсан үү гэхэд энэ одоо яа гэм бэ? Golden Strawberry 0.4 кг та бараг 574 доллараар зарагдлаа. Одоо ингэж эднийх түүн Strawberry гэж байна. Би яг энийг аюул ихнийх дараа хийх амар муу. Асууж магадгүй гэхдээ пат хоёр нь бараг л орно авахгүй. Маргааш нөгөөдөр хацаа. Одоо энийг би захтай дараа тэгээд сэлэр дээр ooгүй сэлэр гэнэ солтож авдаг юм дээр очоод дэлгүүр дээр очоод нэг баян хитээ талууд нь хараа. Тэгээ мөнгө ингээд тэгээд өөрөө мөнгө таасныг авах. Миний мөнгө таахаар нь тэгээд томьёо дээр харна. Угаасаа тэднийг тариад үзсэн болохоор нэг сонирхолтой харна. Watermelon аммаар санагдаад хамгийн юмудаа зараад $2500 хүргээд Watermelon авъя гэж бодсон юм. Заад эднийгээ зараад миний мөнгө хэд болсныг хардаа. 2128 бодлоо. Аагүй бүгдийг зараагүй ч би. Энийг энэ дээр сонгох юм уу? Зүгээр хамаагүй дараад үзчихье. Одоо ингээд сэлэр дээр очоод $2500 Watermelon хийдэг юм. Watermelon-ийн үрийг тарах. Одоо ингээд хаан тэрхээ гэж бодцоод за энэ хав хоосон газар нь үнэтэй юм атэрийгээд тарсан байдаг. Тэгээ одоо энэ нэгэн том харагдаад харны луун аваад энэ луунууд яаж айгуу том гэсэн аваад явчихсан. Тэгээд эднийгээ зарыг гээд асуугаа дээр сэл өдрөгөө харна. Дээр энийгээ санаад очсон байдаг. Тэгээ буцаж ирээд том Strawberry олж хараад тэрийг зархаар хийгээд очиж ирсэн. Тэгээ энийг зарсан ч $315. Тэгвэл чи нөгөө миний анх зардаг нөгөө голден гүзээлзэгний бүр бардгүй жижигхэн ийм том гүзээлзэг байж. Тэгээд би ер нь бол тайтл шиг гадаад үзэмж нь амар чухал гэдгийг ойлгоод тэгээд би нэгээр гоё үзэмжтэй хайж яваад нэг солонгос шиг юм харсан. Гэтэ тэр нь алга болсон байна. За зүгээр тоглоомных нь юм багтаа гэж бодоод тоолгүй. Маттайгаа танилцахаар явсан мат. Тэгээ энэ дээр ийг авд юм байлээ. Пэти. Эвтэн ав гэдэг. Тэгээ эндээс юм харсан чи үнэтэй юм байна. Яаж ийм авдаг байна гэж бодоод хажуу талынхаар нь очиад үзсэн чи шоп гэж яхаар дараад орсон чи юм ватеринг ингээд бас идэрчээ юм байгаа хгүй юу. Тэр нь би нэг жимс ногоогоо усалж юм байна да гэж бодсон. Тэгээд сая нөгөө хөл бөмбөгийн тэн дээр нэг ус гарч ирээд байдаг да. Ер нь ноцлог эдэр дээр байдаг. Тим юм байсан. Тэгээ буцаад ирсэн чи дахиад том үзэл зургацсан байдیں۔ Тэгээд юмнуудаа жоохон түүй даа гэж бодоод явж байгаа. Эхлээд том гүзээлзэгнээс эхлэгээд том гүзээлзэгнээ аваад зархаар шийдсэн юм. Тэгээд том гүзээлзэгнээ очиж зарах гэсэн чи чадахгүй байгаадсэн чи урд хүн байгаадсэн юм байлээ. Тэгээд гейт дээр тахаад юм байлээ би. Тэгээд зөвхөн this one гээд зөвхөн энийг зарна гэж зарсан чи $200 болж би тэг өмнөхөө салбартай зарчлаа даа гэж бодоо. Тэгээд одоо $644 юу хийгээд юм blueberry, strawberry-гийн үрнүүд авсан. Тэгээ мөнгөө болоод юмнуудаа тарихаар босож ирээд амар гоё юм гэртээ харсан чи rainbow blueberry гэж тийм. Тэгэхээр энэ бас амар үнэтэй юм бахтаа гэж бодоод
За үнтэй юм байх таа гэж бодоод юмнуудаа өргөжлүүлээ түүлээ. Тэгээд би юмнууд маань хаашаа ороод байгааг мэдэхгүй байсан чинь түүгээр тэр үедээ бас түүх авдаг байсан. За одоо энэ хадаа. Одоо ингээд нөгөө Rainbow боо зарсан чинь $954 гэж хэлж байсан юм. Энэ хэд төх юм бол гэсэн. Тэгээд тийм үтэйг мэдээд би шууд зараад бус нь бас үнд хөнхөө авах гэж бодоод тайлбартай юм чинь. Тэгээд зарж үзсэн чинь $74 болоод тэгээ надын бодлоор хамгийн үнэтэй юм Rainbow байж магадгүй гэж бодож байна. Тэгээ нардаа мөн тийм нэг 70 хэд 20 зэрэг зарж явахгүй юу? Энэ weight нь бол амар багаар зарж байгаа. Тэгснээр Rainbow нь амар үнэтэй зарагдчихлаа. Тэгээ би энд юу зарснаа санахгүй байна. Юу зарлаа бүү мэд. Тэгээд энд strawberry-гийн үр авчаа. Тэгээд босож ирээд тарьдим уу гэж хэлсэн чинь frozen carrot гэж хөдөлсөн луван. Тэгэхээр би гайхаад аваад зархаар ирсэн чинь огүй хэд гэдгийг асуусан ч юу. Энийг зарсан юм байна би. $181 бас айгу. Тэр хамгийн үнэтэй Rainbow юм шүү дээ. Frozen тэрнээ хүндэхгүй шүү. Тэгээ part 2 нь их гоё болох хаа. Би нэлээд хөгжиж байгаа part 2 оруулна гэж бодож байгаа. Тэгээ эндээс гоё юм харсан. Хайсан чи 4000 гэж ийм тэгээ минийх 1800 тэгээ хамаг юмаа зарсан зүгээс авч хөрөхгүй гэж бодоод томат авсан байжээ. Тэгээ тэр 600-ийнх нь болохоор цэцэг юм байлээ. Тэр цэцэг тариач одоо ямар хэрэг байх вэ? Би ч одоо гинэс ногоо тарьдаг хүн шүү дээ. Тэгээ томатынхаа үрийг хаан содох вэ гэж бодож байгаа. Нэг тарвсын хажууд суулгасан. Тэгээ дэлхэн үсрээд юмаа хэмсээ хураагаад бүрд хавар холоог байхад агуу хавар болж байна. Яг хаврын үеэр яг хэмсээ хураад байна шүү дээ. Зүн болгоос мэдрэх юм байна. Хотын миний жинхэнэ дүүл орохгүй байна. Тэгээ энэ тоглоомд тийм мэдрэл байдаг юм байна. Бас сонирм баггүй. Тэгээ ямар ч юм би ингээд strawberry гэрээ ингээд дараа хинэ хураагаад зарыг гэж бодоод тэгээд юмнуудаа хураагаад байсан. Та нар өөрсдөө харна. Ямар удаа юм бэ? Яа, тийм үү. Шууд skip хийсэн байна би. Бишлээ. Тэгээ бүгдийн зарсан хэд болсон гэж $3,592. Тэгээ би $4,500 $4,655 болчоод юу их вэ гэж бодсоод watermelon авд юм уу гэж бодсон чинь watermelon ганцхан байсан. Тэгвэл миний мөнгө ганц байсан. Ганцыг л авахаар байсан. Тэгээ нэгийг авчаад босож ирээл хаан тэр хөө гэж бас тахаа боддог. Тэгсэн нөгөө тарсных яг хажууд нь тарчдаг. Тэгээ мөчний хэсэг юм байна. Тэгээ тарс ер нь олон сал авч ургадаг үстэй тий. Энэ дахиад том гүзээ ургацсан. Энэ инээс том ургасан юм болоо. Тэгээд би энэ жилдээ хураагаад ерөөс орж ирэхгүй байсан. Тэгээ миний дата байгаа юм болоо гэж хураагаад. Тэгэл би хураагдахгүй хаан гайхаа дахиад коллект дарж үзээ дараа дахиж яваад. Тэгээ орж ирэхгүй л байсан. Зорж хин. Тоглоом гацсан юм болоо гэж би гардыг юм уу гэж бодоод ойртоо нэг үзье даа гэж үзээд болоогүй. Тэгээ сэл дээрээ ирээд зарах дээрээ дарсан чи гараад ирд юм уу дээрээ тэгээд зарчий дөө гэж зогсчихсэн чинь гинт өөр бодолтой болсон юм уу яа. Буцаж яваад гарден дээрээ ирээд үгүй би зарцсан шүү дээ нэрээ.
Би дараа нь энэ voice-о дараа нь бичиж болохоор хүмүүсийн сонсохгүй байна. Тэгээд яваад юмаа хураагаад амар гэтээ би өөрийгөө амар тийм буруу юм хийснэ одоо ойлгож байна тоглоод юу шууд л ингээд зарангуудаа босч ирээд аваад жоохон том ургуулдаг байж гэж бодсон. Тэгээд би хэдэн ч удаа стоко шалгаад байгаа юм бүү мэд. Тэгэл угаасаа авч өгөхгүй байж дээгүүр хараад. Гэхдээ тэр үед 10,000 байсан болохоор гайгүй юм авчих байх гэж байна. Тэгээд эндээс чи блуберигээ түүгээл, строберигээ түүгээл, томато түүгээл. Тэгээд надаа тэндэг тарвс маань ургаалгаа хөөрхий. Амар удаа ургах. Тэгээд би хизээ их юм бүү мэд гэж удаа. Ого ургах юм гэж удаа. Юмнууд аваа гэсэн. Нөө би тэг ханайтайгаа жоохон усаа татаад гэж бодгоо. Татаагаа. Дээж магадгүй угаасаа гэдэг юм та. Тэгээ энэ томат ер нь байнга томат ер нь байнга сток нь вэжний зүгээд сток шалхаар болгоомжл юм бэж идэг. Яг энэ карот, стробери хоёр бол яах вэ гэсэн. Тэгээ хатайг нь үзсэн бүх жимсүүд аваад амар хэрэн тариад бүгдийн дараа нь зарж исэн. Тэгэхээр би бүгдийг хаамаагүй газар шилжчихэл блубериг арай үнэтэй юм болохоор арай гоё тавиал. Миний watermelon болсон байсан. Чи жоохон уруулъя гэж бодсон чинь санаадгүй тавьж байхдаа авсан. Одоо ингээд дахиад тариал. Одоо стробериг хаан тарих вэ гэж бодож байгаа. За хаан ч юу юм ямар хамаагүй ингээд хажууд нь тариал. Тэгсэн чинь яасан бүүм бодлоо өөрчлөх юм уу яасан өөр газар тариад авахгүй болохгүй гэж магадгүй байсан байж. Тэгээ энийгээ зарах гад ирээд тэгээд энийгээ зарсан чинь 18,000 доллартай энэ амар гоё залуу. Ингээд брэнд авах гэсэнхгүй тэгэхээр би авъя гэсэн. Би тэр үед тарвсын авахын тулд авсан юм л та. Надаа өгж магадгүйгээд. Тэгээ нээж болоод тэгсэн чинь надаа ингээд туулаа гаргаад ирдээ ингээд энэ юунд туулаа вүлээ гэж гайхаад тэгсэн чинь сая нөгөө пет ийг гэдсэн тэрнээс авдгийн байх таа гэж бодож байсан чинь надаа өгчдээ. Би тэгээ туулаатай болоод тавьчаад ямар гоё юм бэ одоо ингээд би туулаад болсон. Одоо энийг яаж юмнуудыг шалгах юм бодоо гэж бодоод бас дээрэс нөгөө хүндээ thank you гэж хэлээд нөгөө монгол хүн байх шиг байсан. Энийг одоо яаж шалгахгүй гэж бодоод тэгсэн чинь ойрцсон чинь юм гарч ирээд ах нь нойртол гүүгээл. Чи вий гэж наа тэн дээр нь гарсан чинь нас нь гараад ирээд өсөж байгаа гүүн гарч ирээд жин гарч ирсэн юм билээ. Тэгээ энэгээр дахиад зэмсүүдээ хураагаад нөгөө тэнд гурвалж юм гараад ирсэн бахан гайхаад тэгсэн чинь дахиад надаа юм өгчдээ. Тэгээ би гайхаад энэ юу хэр үнэтэй юм болоо гэд ирээ шалгасан чинь дахиад надаа нэг жимс өгчдээ frozen mushroom. Ер нь адилхан жимс гэхдээ нөгөөт нь frozenтэй. Тэгээд би thank you гэж бичээхээ өмнө хэд үрдгийг хомоч гэж асуусан байхгүй юу? Тэгсэн чинь харагддаг байхгүй амар юм. Яг тайм таараад гарч ирээ. Тэгээ энэ залуу байвал дээ чамд амар баярлалаа. Энэ залуу шиг надаа жимс өгөх хүн байвал дээ. Доор найзын хүсэлттэй найз хүсэлт гинэ нэрээ бичээд үлдээгээрээ би найз хүсэлтээ чи найз хүсэлт явуулчихна. Тэгсэн чинь нэг нь сая хэдэн зуун нөгөөт нь 200,000 гэж хэлсэн. Тэгэхээр би амар үнэтэй жимсүүдээ гээ бүр тэр үед бүр мангар их баярлдаг байхгүй. Тэгээ thank you so much гэж хэлээд тэгээд яг энэ үеийг хадгалжгаад ургуулъя гэж утсан хүн би. Тэгээд жимсүүдээ энгийн жимсүүдээ нэг нэгээр зараал. Тэгээд энэ залуу зогсоол. Тэгээ би яа гэм бэ гэж байгаад энэ залуу руу эргэж ирсэн гэсэн чинь эргэж ирээгүй юм байлээ. Яг үндэ юм зарах гэж ирсэн байлээ. Тэгээ 2 саяар зарчдیں۔ Да би бүр. Тэгэл баяжаа.
Одоо би баян юм авандаа гэж шоп руу ороод хамгийн үнэтэй нь юу юм бэ гэж авсан чинь кактус эдийн 4 кактус. Тэгэхээр нь тэрийгээ зараад watermelon аваад зараад аваад кактус. Тэгээ эндээ үрээ тариад кактус. Тэгээ кактус юу юм нэлийн том доо. Тэгэхээр би том ургаж магадгүй зайтай хол зайтай тавиад тэгээ watermelon нэгийг хааж тавьсан бүүмэд 2 болсон. 2 ч байлаа. Нэгийг тэнд тавьсан байна. Тэгээ үлцэн хоёр нь хаан тавьхаа гэж бодоод бас бивэнээс хол тавьчих юм уу гэж бодоод. Тэгээд холч биш ойрхон биш тавьсан байдیں۔ Тэгээд энэ дээр буцаж ирээд мөнгөтэй болсон юм чи одоо эднээс авнаа гэж. Эний юу гэдгийг мэдэхгүй нөгөө хөл бөмбөгийг нөгөө юм дээр гараад идэг ус цацдаг юм болов уу гэж удаад авсан. Тэгээ очиж үзээд товчхаар хийсэн би очиж. Тэгээ үнтэй мэдээж үнтэй жимсэн дээрээ товчж үзнэгээд нэг корн хийгээд попкорн хийдэг нэг шаргал юмны үрийг усаж гисэн. Тэгээ нөгөө кактус дээрээ тавиад одоо ингээд удахгүй ургах байх гэж удаад үлдээсэн. Тэгээ энэ миний нэлээд дараах байна. Нэлээд хөгжсөн байгаа 4 сая доллар гэсэн аим үнэтэй жимстэй Frozen Celestia гэдэг. 2 дарган фүтээ болсон. Амар гоё. Аим үнэтэй гаргасан. Үнэхээр их баярлсан би тэр. Нээ хүнтэй биш байх таа гэж утсан бэ. Тэгээ нэгээр нь зараад байсан. Тэгээ эхнийх нь 518 мянга болоод би бүр шок. Ямар үнэтэй юм бэ гээл. Тэгээ дараагийнх нь зарсан чинь 1 саяар авсан бүр ёо. Би бас 1 саяын фрүүттэй болдгол юм байна гэж бодоод дараагийнхаа зарсан чинь хэд төрсөнгөөч 1 сая дахиад 1 сая хүрчтэй юм байна штэ. Би ч мөр болцсон байсан байна. Тэгээд би нэлээ гац зогсон. Жимсүүдээ хаанагаа мэдгүй. Тэгээд нэг амар том бамбуутай болоод тэрийг аюулж жимсээ хурааж явахдаа санаандгүй аваад одоо энийг зараад $46,000 зарагц. Жохон байлгадаа зарсан болов уу. Тэгээ энийг нэлээд том байсан юм. Тэгээ нэлээд үн төрөх байх гэж утсан чинь сая 500 болчтой. Нэрэл нэлээд үн төрдөө. Тэгээ энэ ч гэсэн үнэтэй байх таа гэж зарсан. Тэгсэн чинь $645,000 бас яах вэ гэж удаа дараагийнхан зарсан. Дараагийнхан жоохон юм багтай юм байна. Хямдхан зарагдаж магадгүй гэсэн чинь $845,000 би ч бүр 10 саятай би ч бүр саятан болчлоо штэ гээл. Дараагийнхан зарлаа. Тэгсэн чинь $518,000 болоод. $514,000 болоод. Тэгээд за гайгүй мэй гээл. Тэгээ хамгийн сүүлийнх нь $852,000 болсон. Тэгээ дахиад нэг алтантай болчтой юм би. Celestial Red Gold гээд амар гоё юмнуудтай болоод. Тэнийг зарсан чинь гэж үнийг асуусан чинь 13 саяар авна гэ тэгээд зарсан байдгийг. За тэгээ part 2 үзхийг хүсвэл сабаа дараад гараарай.